Медиа бизнес экосистемийн тухай хүнддэг The Media Show подкастын шинэ дугаарын зочинтой арга хэмжээний эндрээс шууд ярилцсан ба энэ удаагийн дугаарын гол дүр нь NTV телевиз буюу медиа группийн гүйцэтгэх захирал Баярбат байв. Түүний хувьд хэвлэл мэдээллийн байгууллага бизнесийн зарчмаар өсөж дэвжих ёстой гэсэн санааг онцлсны зэрэгцээ. Сэтгүүлчийн мэргэжлийн байдал, ёс зүй энэ салбарт хамгийн чухал гэдгийг цохон тэмдэглэж байлаа. Мэдээж медиа бол бизнес бүхэн гэж хэлнэ. Угаасаа энэ нөгөө зах зээлийн суурь зарчим юм байдаг, эрэлт байгаа, нийлүүлэлт байгаа, тий. Эрэлтэд тааруулаад зөв бүтээгдэхүүнийх нь л онцлог юм тий. Яг л адилхан шүү дээ бидэд юм л. Эрэлтээр нийлүүлээд бидэд тэрийг дамжуулаад орлого олдог. Тэр орлого нь эргээд тодорхой хэмжээний эдийн засаг юмыг бүрдүүлдэг. Тэнд тодорхой хүмүүс ажилдаг. Тэндээсээ эргээд өгөөж юм хүртдэг байгууллагууд нь цоо өвнж тэгэхээр энэ бол яахын аргагүй л бизнес мөн. Гэхдээ нэлээд тийм өвөрмөц онцлогтой бас нэлээд анхаарах ёстой ийм бизнес гэж хэлнэ. Манай улсын хувьд бол энэ арай хурдан баг байгаа бах. Гэхдээ энтэй би бол марахгүй. Хүмүүс телевиз үзэхээ болж байгаа үнэн. Гэхдээ яг өөрийнхөө бизнесээр илүү нэг практик талаас нь хэлэх юм бол өөрийнхөө хариуцж байгаа бизнесийг аваад үзэхлээр миний хувьд бол яг тэр телевизийн үзэлт багасж байгаа нь миний бизнест л одоохондоо нөлөөлөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл би сүүлийн 10 орчим жил компани удирдаад явж байна. Энэ хугацаанд манай NTV телевиз бол жишээлбэл орлого нь жил болгон мэдгүй нэг 20-30% жил болгон өсөж байгаа. Тэгэхээр энэ цаанд юу гэж хэлэхээр үнэхээр үзэлт багасаад реклам зарцуулалт багасж байгаа бол орлого нь багасах ёстой шүү дээ. Гэтэл бид нар бол ямар ч байсан яг бизнес талаасаа бол багасахгүй байгаа. Статистик харах юм бол багасж байгаа. Манай салбарын бас нэг онцлог байдаг нь тоо мэдээлэл маш багатай байдаг. Цөөхөн хэдэн газар дээр тоонууд гардаг. Яг энэ үзэлт буурж байгаа юу, буурахгүй байгаа юу гэдгийг хардаг тоо бас их түүхтэй. Ер нь баг байхгүй шахуу. За манай байгууллагын бол MMCG-ийн судалгаануудыг жоохон харж явдаг. Тэдний судалгаагаар бол өнгөрсөн жил бол ямар ч байсан телевизийн үзэлтийг сошиал үзэлт авсан гэж байсан 2023 онд. Сошиал медиа дээр Facebook дээр үзэж байгаа юм нь өөрөө телевизийн мэдээ байгаад байна гэд нэг тийм юм хэлжсэн. Тэгэхээр бид нар хэрэгслийг нь бол үзэхгүй байгаа. Гэхдээ тухайн тэр телевизийн бүтээсэн мэдээг NTV-гийн таслаа тавьсан мэдээг, C1-ийн таслаа тавьсан мэдээг бид нар Eagle-ийн таслаа тавьсан мэдээг үзээд байгаа байхгүй. Эсвэл юм харахаараа лайв байна уу гэхээр тий Eagle-ийн лайв руу ордог, NTV-гийн лайв руу ордог ч юм уу. Тэгэхээр бас яг телевизтэй үзгээ болсон уу, хэрэгслийн хувьд уу, контентын хувьд уу, редакцийн хувьд уу гэж бас харах хэрэгтэй юм байна гэж бодож байсан. Тэгж ойлгож болно. Бидний хувьд манай медиа группийн бас барьдаг нэг стратеги бол бидний гол анхаарах юм контент гэж бид нар ярьдаг байхгүй. Сууг бол биш. Тэр NTV-г бол бид нар амар мундаг сууг гэж бол бид нар авч үзэхгүй гэсэн үг. Бидний хийж байгаа контент нь чухал байх хэрэгтэй. Тэр контент чухал мундаг байвал ямар суугаар яаж хүрэх нь бол нэг тийм чухал биш гэдэг энэ одоо бидний барьдаг бодлого тийм байхгүй. Одоо түрүүнд дурдж чинь Улаанбаал гэдэг контент байна. Улаанбаал гэдэг контент нь мундаг байх нь чухал. Тэрнээс биш NTV байна уу, YouTube байна уу, Facebook байна уу тэр нь бол тийм чухал биш гэж бид нар боддог байхгүй. Тийм учраас бидний хувьд илүү энэ контент дээр илүү төвлөрөөд контент дээр анхаарад дистрибьюшн дээр нэг хайхтай тийм том ачаал бүгд л өгдөг үхөө. Өөрөөр хэлбэл аль болох олон суугаар явж байвал хамаагүй гэдэг нэг юм бодлого барьж ажилладаг. Ер нь яг манай салбар дээр байдаг айгүй том асуудлыг би хүний нөөцийн асуудал гэж боддог. Гэтэ энэ яг зөвхөн медиа салбар дээр биш баг. Бүх салбар дээр байдаг нийтлэг асуудал хүний нөөцийн асуудал. Тэр дотроо яг мэрэгжлийн болон ёс зүйн хувьд авч үзвэл хүн гэдэг асуудал дээр айгүй хэцүү болчиход байдаг. Үнэхээр мэрэгжлийн тийм мундаг сэтгүүл зүүн хүн мөн үү гэдэг нэг асуулт. Хоёрт нь үнэхээр ёс зүйтэй хүн мөн үү гэдэг нэг юм хоёр асуудал гарч ирээд байдаг. Манай салбар дээр бол илүү өөр салбар дээр магадгүй тэр ёс зүй гэдэг юм арай бага байдаг байж магадгүй гүйчэж магадгүй сайн мэдэхгүй байна. Гэтэ манай хувьд бол энэ хоёр айгүй чухал байгаад байдаг. За сүүлийн үед анзаарч байгаагаар та хэд мэдээж нөгөө манай салбарын хүмүүс эсвэл манай салбарыг сонирхож байгаа хүмүүс ерөнхий багцаа мэдж байгаа хэл та. Манай салбар дээр байдаг айгүй нийтлэг байдаг болсон юм нь бол энэ нэг юм байхгүй болчиход байдаг байхгүй. Салбар нь өөрөө айгүй жижигхэн ядуу эдийн засгийн үр өгөөж айгүй муутай. Ийм учраас энэ лөө чадaltaй ёс зүйтэй хүмүүс чиг татахад айгүй хөнхтэй хүндрэлтэй байгаа гэдэг. Тэгээд одоо анзаарах юм бол одоо юу гэдэг хин илүү чанга
орилж чаддаг нь гоё харагддаг. Ийм юм болчиход байгаа байхгүй сэтгүүл зүгдэг юм нөөрөө. Хин илүү чанга орилдог нь биш уулна, хин зарчимтай, хин шудраг байгаа нь ажил нь үнэлэгддэг уулна байх ёстой гэж боддог. Гэтэл манай дээр зарим талдаа энэ юм эсэргээрээ иргэцэн ийм байгаад байдаг. Илүү ёс зүйгүй, илүү зарчимгүй байгаанууд нь гоё юм шиг харагддаг. Залуучуудад тэр нь бас үлгэр дүүрээд болоод байгаа юм шиг. Ялангуяа залуу редакцууд, залуу сэтгүүлчдэр тэрийг нь бүр ингээд дагаж гүгээд байгаа юм шиг ингэж харагддаг, анзаардаг юмнууд байдаг болцоо. Нөгөө талдаа магадгүй энийг нь харах ёстой, хэлэх ёстой, дүрм журм гарах ёстой газрууд нь нүдэн балай чихэн дүлий суудаг ийм юм зүгээр л ийм байдаг болцоо. Эннийхэн цааталд ингэж ажилдгүү, ёс зүйтэй байдаг, шудраг байдаг, зарчимтай байдаг хүмүүс нь хохирдог ийм бас болцоо манай салбар. Өөрөөр хэлэх юм бол ийм шудраг бус очоод байгаа байхгүй. Түрүүний ярьж байгаа тэр мэрэгжлийн байж чаддаг, ёс зүйтэй байж чаддаг гэдэг энэ хоёр асуудал байхгүй болсон учраас л манай салбар дээр ийм асуудал гарч ирж байгаа гэж би боддог. Хоёр хүн талаасаа бол би энэ хоёр зүйлийн ёс зүй гэдгийг нь би илүү түлхүү харж, анхаарч авч үзье хичээдэг. Одоо манай дээр ирж байгаа хамтарч ажиллах гэж байгаа хүмүүс дээр за эсвэл нэвтрүүлэг хийх гэж байгаа гэдэг юм уу? Жишээлбэл хавгаа дээр юм уу, лодоо дээр юм уу те би мэрэгжлийн гэдэг юм мэдээж харж л тараа. Гэхдээ тэрнээс илүү тэр хүний хандлага, ёс зүй, зарчим гэдэг юмыг нь түлхүүл анхаарахыг хүсдэг. Тэн дээр л юу хамгийн гол тийм ялгаа их үү те урт хугацаанд гол юм нь тэн дээр гарч ирдэг. Нөгөө хандлагын хар гэдэг үг байдаг аль дээр үеийн л олиг бас үг бахалта. Гэтэ айгу өнөө үг юм шиг байна. Ер нь бол яг л тэр л хандлагын харах хэвээр. Манай салбарын онцлог нэг тэр байхгүй юу? Медиа хэрвээ буруу ажиллах юм бол энийг дагаад айгүй том буруу мэдээлэл олон нийт дээр очино. Тэрний дагуу манай улсын жишг тэр байхгүй юу? Шийдвэр гаргалтууд ялангуяа улс төр дээр шийдвэр гаргах түвшин дээшлэх тусмаа олон нийтийн үзэл бодол дээр суурилж шийдвэрүүд аюул гардаг. Тэгэхээр олон нийтийн сэтгэл зүг үүмгэж чадах юм бол өөртөө ашигтай шийдвэрийг гаргаж магадгүй гэдэг логик цаана явж байгаа тийм. Тэгэхээр медиа дээр ажиллаж байгаа хүмүүс энийг бодож хариуцлагатай ажиллах хэрэгтэй баггүй юу? Тэгэнгүүт энэ дотор чин тэр ёс зүйн гэдэг юм чинь орж ирнэ тийм. Ёс зүйгүй хүн орж ирвэл тэгээд өмүүлээ хийж болох байхгүй юу? Энэ юм чи. Тэгэхээр ёс зүй гэдэг юм аягүй чухал. Хандлага гэдэг юм аягүй чухал. Дээрээс нь яг зүгээр залуучуудад зөвлөж хэлье гэвэл аягүй том боломжтой болцсон одоо. Би энэ салбарт 10 жил ажиллаж байна. Миний дүнгэж орж исэн 10 жилийн өмнөх байдал одоогийн хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Одоо хэрвээ юм хий гэвэл өмнө нь одоо юу гэдэг тэдий зажлуулъя гэдэг байсан бол хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл хязгаан завах хэрэгтэй. Одоо тийм шаардлага байхгүй. Одоо телевизтэй явах ямар ч хэрэг байхгүй. Тэ? Яг телевизийн үзэлтийг зүгээр нэг хүн авч чадна. Тэгэхээр заавал тэнд олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хязгаан завах ямар хэрэг байгаа? Ямар ч хэрэг байхгүй. Манай салбарт ямар хил хязгаар байхгүй. Та нар хилтэй бол дэлхийн аль ч улсын ямар ч хүн зориулсан юу ч хийж чадна. Тэгээд техник технологи маш хямдхан болцсон. Бас айгүй баг зардлаар айгүй гоё контентуудыг хийж чадна. Түрүүн 58 ярьж байна те. Ганц гар утсаар хийж байгаа. Үндэ тийм л бааш. Ганц гар утас микрофон байхад юу ч хийж болно. 10 жилийн өмнө бол тийм байгаагүй байх те. Цаг хугацаа, хил хязгаар гэдэг юм байхгүй болцсон. Тэгэхээр өөрөөр хэлбэл маш их боломжтой болсон байхгүй юу? Маш их боломжтой. Тэгэхээр энэ дээр зүгээр зөв хандлагатай, тууштай үнэхээр юмдаа дурлж явах хэрэгтэй. Тэгэх юм бол би бол аюул том боломж байгаа хаа л гэж бодож байна.